За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ за Y тэнцүү KX дээр гэсэн хэдрийн функцийн графикийг хэрхэн байгуулах талаар зөвлөмж хүргье. Y тэнцүү KX функцийн график. За графикийн тухай зөвлөмж хүргэхийн тулд багш нь бодлого авсан. За 1 м өндөр савн цоргоноос ус гоожуулав. Хэрвээ 5 минут тутамд усны түвшин 10 см-ээр нэмэгдэж байсан бол цоргыг хэдэн минутын дараа хаах хэрэгтэй вэ? Энэ хамаарлыг хүснэх томьёо графикаар илэрхийлээрэй гэсэн ийм бодлого байна. За энэ бодлогыг бодохын тулд өгүүлбэрээ маш сайн уншаарай. Өгүүлбэрийн нөхцөлийг маш сайн давтан уншаарай. За 5 минут тутамд 10 см-ээр яах нь нэмэгдэж байна гэж. Тэгэхээр энэ усны түвшин бол хугацаанаас хамаарч байна гэдгийг хамгийн түрүүнд харж болно. Усны түвшний хугацаанаас хэрхэн хамаарч байна гэдэг бол харж болно. За энэ хамаарлын хуулийг хүснэг болон графикаар харуулъя. За эхлээд багш нь хүснэгтэндээ эхний хүснэгтэнд хугацаа X минутанд. За усны өндрийг Y см-ээр илэрхийлсэн. За утгаан болохоор 5 минутаар нэмэгдэх тутамд гэсэн учраас хугацааны ихэнх хэсэг 5 минут, 10, 15, 20, 25, 40, 45, 50 гэж гэсэн. За тэг үед бол усны өндөр тэг байсан. За 5 минутанд 10 байсан. За үүнээс цаашаа энэ хүснэгтэй нөхөд яваад байгаарай. За тэгвэл энэ тэдүү 20, 30, 40, 50, 80, 90. Өөрөөр хэлбэл 10-10-аар нэмэгдэж байна. Тэг дээр 10-ыг нэмлээ, 5, 10 дээр 10-ыг нэмлээ, 10-10-аар нэмэгдээд ингээд явж гин гэсэн үг бай. За та бүхнийг харах үүднээс за ингээд энэ минут хугацаа бол 5-5-аар нэмэгдэж байгаа. Усны түвшин 10-10-аар нэмэгдэж байна. За нэг хүснэгтээр харууллаа. За одоо графикаар байгуулъя. Графикаар. За багшны хэвтээ тэнхлэгийг болохтой гонцөрөг хугацаа. За энд бол өндөр, усны өндөр хугацаанаас одоо хэрхэн хамаарч байна вэ? Усны түвшин гэсэн графикийг зурсан. За одоо хоёр утгыг олоход хангалттай тэг үед юу? Тэг шалууныг байгуулахад бол 2 цэг хангалттай гэж бодож байна. Гэхдээ энэ шулуун гарахгүй байж бас болно шүү дээ, тийм ээ. За тэг үед юу? Тэг 5 үед 10, 10 үед 20, 15 үед 30, 20 үед 40, за 25 үед 50, 30 үед 60 гэх мэтчлэнгээр 50 үед 100. Ийм цэгүүл үүсэж байна. За хугацаа тэрийг хамаарлаа зураарай гэдэг. За одоо үүссэн цэгүүдээ хооронд нь яг холбож график үүснэ.
За цэгүүдээ олоод графиканд байгуулна. За энэ цэгүүдэнд хариулаад шугамаар холбоно. За томьёогоо бичээрэй хүүхдүүдээ одоо. X-ийн утга Y-ийн утгаас 2 дахин бага. Y-ийн утга нь X-ээс 2 дахин их байна. 5 үед 10, 10 үед 2. X-ийн утгыг 2-оор хөвжүүлээд байна. Тэгэхээр энэ функцийн график бол Y тэнцүү хэд байж болох вэ? Функцийн утга нь за энэ томьёогоор яах нь илэрхийлэгдэх байх нэ. За энэ хүснэгтэй хамаарлал нь маань. За энэ бол графикаар илэрхийлж байна. За байгуулсан графикаа бид нэр томьёогоор илэрхийлж. За агшин нэмэлтээр энэ бол одоо телевизийн хичээл дээр нэмэлт агуулга оруулж ирж байна. За одоо хүүхдүүдээ Y тэнцүү 2x гэсэн функцийн графикийг байгуулаарай. За нэг бичээд авсан бол Y тэнцүү 2x гэсэн шугам функцийн графикийг байгуулаарай. За энэ өмнөд Y тэнцүү x-ийг бас байгуулчих. За дараа нь Y тэнцүү 2-1 x гэсэн функцийн графикийг яах вэ? Байгуулаарай. Энд мөн Y тэнцүү хасах x, Y тэнцүү хасах 2x, Y тэнцүү хасах 2-1x гэсэн функцийн графикуудыг байгуулчихаа. За хоёрхан цэг авахд хангалттай гэж хэлсэн. За Y тэнцүү x функцийн графикийг байгуулахын тулд хоёр цэг авъя. За x Y-ийн утга. За тгийг авахд тэг байдаг юм байна. Хасах 2-ыг авахд хасах 2. Ийм хоёр утга байгуулж болно. За Y тэнцүү хасах x функцийн графикийг байгуулчих. За мөн хоёр утга авч болно. За x-ийн оронд тгийг, Y-ийн оронд 3-ыг авчих. За тэгвэл тэг үед юу? Тэг 3-ын эсрэг нь хасах. Биш. Тэг хасахгүй. За энэ функцийн графикийг байгуулж дүрсэлж үзье багш. За тэг үед тэг хасах 2 үед хасах 2. Энэ хасах 2. Шулууны ийм график байна. Энэ Y тэнцүү x функцийн график. За энийг одоо бас төсөөлжээрэй. Тэг үед тэг 3 үед за энд 3 үед хасах 3. За ингээд функцийн график маань нэрийг барьсан юм шулуун байна. За Y тэнцүү хасах x энэ Y тэнцүү x функцийн график. За энэ маягаар байгуулаарай хүүхдүүдээ. За Y тэнцүү 2x функцийн график байгуулъя. Мөн 2 цэг авъя. Тгийг авъя. Тэг үед тэг. За хасах 2-ыг авъя. Хасах 2 үед хасах 4. За функцийн график дүрслэе. Тэг үед тэг.
За энд хасах 2 бай. Хасах 2 үед хасах 4. За усан цэгүүдээр перпендикуляр доогт тэнцвэ. Энэ байна. За y тэнцүү 2 x функцийн график. За одоо дараа нь y тэнцүү хасах 2 x функцийн график байгуулъя. За мөн 2 дахин үснэгтэй байгуулна. 2 авъя, t-ийг авъя. Тэг үед тэг хасах 2-ыг авъя. Хасахын нэмэх 4. За графикийг тоонд зурх юм бол тэг үед тэг хасах 2 үед нэмэх 4. За тэгэхээр энэ функцийн график бол нурыг дайруулаад y тэнцүү хасах 2x. За y тэнцүү 2-1 x буюу 0.5x функцийн графикийг байгуулъя. За утгын хүснэгт байгуулъя. Тэг-ийг авъя. Тэг үед тэг 2-ыг авъя. 2 үед 1. За тэгвэл функцийн графиканд томлвол тэг үед тэг 2 үед 1. Аа 1. За өөр одоо яах вэ? Хасах утга авчи. Хасах 1-ийг авъя. Хасах 1-ийг авахад хасах 2-ны хасах энэ гэхээр хасах 2-ны 1 гэж. За энэ бол y тэнцүү 0.5 x функцийн график. За y тэнцүү хасах 2-1 x функцийн графикийг байгуулъя. За утгын үснэгтэй аваарай хүүхдүүдээ. За тэгийг авчи. Тэг үед тэг 2-ыг авчи. 2 үед хасах 1. 2 үед нэмэх 1 байна шүү. За функцийн графиканд томлоод зурчи. Тэг үед тэг 2 үед хасах 1 байна. X-ийн оронд 2-ыг тавьсан. За энд 2 байлаа. Хасах 1. За энэ тэнцүү y тэнцүү хасах 0.5 x гэсэн функцийн графикуудыг ингэж тоонд зурж харууллаа. За та бүхэн нэг эгшинцэл координатын систем дээр зурсан байгаа. За багш нь энэгээр зурж бэлтгэсэн байгаа. Харуулъя. Y тэнцүү x гэсэн функцийн график бол координатын ихийг дайрсан. За тэгээд 1 3 дугаар мөчтэй байрлсан ийм шулуун байна. За түүний нөгөө функц нь болохоор y тэнцүү хасах x маань координатын ихийг дайрсан 2 4 дугаар мөчтэй байрлаж байна. За y тэнцүү 2x бол за энэ y тэнцүү x-ээс ишээ 1 үед 2 гээд за энэ функцийн график. За түүний хасах 2x-ийн график нь байна. 2-1 x-ийн график нь байна. Хасах 2-1 x-ийн график энэ байна. За бүгд яах нь координатын ихийг яах нь дайрах нэ. Энэ хэлбэрийн y тэнцүү kx-тэй нэмсэн b функцийн график бол өвчлэн координатын ихийг дайрдаг байх нь. За k гэсэн коэффициент нь эерэг тохиол 1 2 2-1 гээд эерэг байгаа тохиолдолд дандаа 1 ба 3 дугаар мөчтэй байж байна. K гэсэн коэффициент нь хасах 1, хасах 2, хасах 0.5 гэх мэтчлэн сөрөг утга авч явах үед 2 ба 4 дугаар одоо мөчтөр яах нь мөчтөр байрлах нэ гэсэн дүгнэлтийг хийж байна. За өөрсдийнхтэйгээ тааруулаад график байгуулад байгаарэ. За эндээс шулууны ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр за дараах дүгнэлтийг хийж байна. y тэнцүү
kx гэсэн функцийн график нь k гэсэн коэффициент нь тэгээс их байх юм бол өөрөөр хэлбэл эерэг тоонуудыг авч хэлсэн. Энэ тохиолдолд функцийн график 1/3 мөчид орших ба OX тэнхлэгтэй эерэг чиглэл хурц өнцөг үүсгэж байрладаг байна. Энд бол хурц өнцөг үүсгэж байрладаг нэ. За тэгээ нөгөө талаас X-ийн утга нь өсөхөд энд байж чинь X-ийн утга өсөхөд Y-ийн утга ба харгалзах утга нь яадаг байх нь өсөөд байдаг юм байна гэсэн ийм дүгнэлтийг бол хийж болно. За хоёрдугаарт энэ функцийн график сөрөг утга авч болно. Эрдэнэ функцийн график нь за энд хасах шүү. Хасах kx гэсэн энэ функцийн график нь сөрөг утга авчихсан тохиолдолд функцийн график нь 2 ба 4-р мөчид координатын ихийг бас дайрна. OX тэнхлэгтэй эерэг чиглэлд за мохоо өнцөг үүсгэж гэж болно гэсэн юм харагдаж байна. X-ийн утга өсөхөд харгалзах Y-ийн утга нь буурч байна. За тухайлх юм бол энэ функцтэй нэг үед энэ хоёр үед гурван үед гэдэг ингээд утга нь яагаад байх нь нэ. За Y тэнцүү X гэсэн функцийн графикийг байгуулах үндсэн дарааллыг багш нь хэлж өгье. За эхлээд энэ дарааллаар нь байгуулахын тулд ерөөс эхлээд утгын хүснэгтэй яах нь байгуулнаа. Утгын хүснэгтэй байгуулна. За утгын хүснэгт байгуулаад тэгээд шүнцэгт координатын системээр зурна. За хоёрдугаарт нь нэгдүгээр төстэй хүснэгт хоёрдугаар шүнцэгт координатын системээр зурна. За гуравдугаарт нь олсон утгын хүснэгтэй байгуулна. Тэгээд олсон цэгүүдээ яах вэ? Хооронд нь холбоно. За нэг үед нэг, хоёр үед хоёр гэдэг ингээд байгуулаад тэгвэл тэггээ энэ шулуун. За шулууныг хоёр цэг хатгай дээр олсон тохиолдолд байгуулж болдог учраас ам. За эдгээр графикуудын гэрийн даалгавартаа та бүхэн эдгээр графикуудынхаа ажиглаад ялгаатай болон төсөөтэй графикийг нэрлээрэй. За тэгээд хэрв ялгаатай байвал юугаараа ялгаатай байна вэ гэдгийг ажиглаарай. За 3 дугаарт нь k гэсэн коэффициент нь за эерэг тэнцүү kx гэсэн функцийн энэ k гэсэн коэффициент нь эерэг байх үеийн утгын хүснэгтэй ажиглаарай. За дараа нь эерэг байх үед нь ажиглаарай. Дараа нь k гэсэн коэффициент нь сөрөг байх үеийн утгын хүснэгтэй ажиглаарай. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол k нь тэгээс их үед x-ийн утга өсөхөд функцийн утга хэрхэн өөрчлөгдөж байна вэ? K нь тэгээс бага үед x-ийн утга өсөхөд функцийн утга нь хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэсэн ийм дүгнэлтүүдийг тэмдэгтээ хийж багш руугаа илгээгээрэй. Ингээ гэрийн даалгаварт эерэг тэнцүү x, эерэг тэнцүү 3x, эерэг тэнцүү 3-ны 1x, эерэг тэнцүү хасах x, эерэг тэнцүү хасах 4x, хасах 4-ны 1x гэсэн энэ функцийн графикуудыг байгуулад ялгаатай бас яах нь төсөөтэй энэ графикаа яах нь нэрлэнэ. Ялгаатай төсөөтэй графикийг яах нь нэрлэнэ. Нэгдүгээрт нь таад нь энэ эдгээр функцийн графикаа ажиглаад ялгаатай болон төсөөтэй графикийг яах вэ? Нэрлэнэ. Хоёрдугаарт нь юугаараа ялгаатай байна вэ гэдгийг. За юугаараа ялгаатай байна вэ гэдгийг хэлнэ. Юугаараа ялгаатай байна вэ гэдгийг хэлнэ. За дараагийн дугаарт k нь тэгээс их үед. Хоёрдугаарт нь k
Сөрөг тохиолдолд ийм тохиолдлуудад аль хоёр тохиолдолд байх нь шүү дээ тийм. X-ийн утга өсөхөд функцийн утга хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг яах нь. За энийг бол утгын үснэгтээс харнаа. Харж болно. За график ашиглаад харж болно. За ийм даалгаврыг өглөө анхаар тавьсан хүмүүстээ баярлалаа. Дараагийн зөвлөмж өгөхөд баяртай.